За санчирмаа маш тодорхой асуудал ярих хэрэгтэй учраас би санчирмаагаас тодруулга авъя. За нэг номерын микрофон иргэдийн За төлөөлөл. би шууд асуултаа л асуучих гэж бодож байна. Минут бага байгаа учраас санхүүгийн зохицуулах хорооноос асуумаар байна. Өргөө ногоо хөгжил үндэсний нийтлэл хийхэд 23 оноос хойш танах дээр хувьцаа гаргах хүсэлтийг 2 удаа өгсөн. Ямар үндслээр татгалцсан бэ гэдгийг. Цагдаагийн ерөнхий газраас прокурорын тушаалаар энэ компани хичнээн байр битүүмжлэгдсэн бэ. 2026 оны 4 сард 100 гаруй байр битүүмжлэгдсэн. Нийтдээ 16-аас 17 тэрбумын эд хөрөнгө битүүмжлэгдсэн. Бид нар хохирлоо 100% барагдуулж болно гэдэг тайлбарыг тавьсан байна. За би компани зүгээс нэг асуултыг асуумаар байна. 2026 оны 4 сард бүгд найрамдах хятад ард улсын Шинжийн хотын Байден компани хөрөнгө оруулалтаа гэрээ хийчлээ бид нар. Манай данс хаацсан учраас дараагийн шатаар өөр аргаар бид хөрөнгө оруулалт хийж хохирогчдын мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр энийг бол би одоо хардах эрхийнхээ хүрээнд 3 жилийн дараалтаагаар энэ компани өмнөх гэрээнийхээ үүргийг биелүүлэхийн тулд зайлс хийх